Хүмүүс амжилтанд хүрсэн нэгнийгээ өөрөөсөө илүү авьяастай, IQ буюу оюуны чадвар өндөртэй хэмээн боддог. Мэдээж амжилтанд хүрэх гол хүчин зүйлүүдийн нэг нь оюуны чадамж хэдий ч үүнээс илүү хандлага чухал гэдгийг судлаачид онцолж байна. Стэнфордын их сургуулийн сэтгэл судлаач Carol Dweckийн хийсэн судалгаа нь хандлага нь IQ-гээс илүү хүний амжилтанд нөлөөлж ажлын бүтээмжийг дээшлүүлдэг болохыг харуулжээ. Ийхүү Dweck хүмүүсийг хандлагаар нь тогтмол сэтгэлгээтэй болон өсөлтийн сэтгэлгээтэй гэсэн хоёр төрөлд ангилсан байна. Хэрвээ хүн өөрийгөө хэн гэдэгт бат итгэсэн, өөрийгөө өөрчлөгдөх боломжгүй хэмээн үзэж буй бол тэрээр тогтсон сэтгэлгээтэй хүн юм. Хүн ийм хандлагатай байвал өөрийгөө илүү зүйл хийж чадна гэсэн итгэлгүй байх ба сэтгэл зүйн дарамттай байдлаас шалтгаалж түүнд шин сорилтод ороход бэрхшээл үүсдэг юм. Харин өсөлтийн сэтгэлгээтэй хүмүүс хүчин чармаалтаа одоо байгаагаас илүү сайжруулж чадна гэдэгтээ итгэдэг. Магадгүй энэ төрлийн хүмүүс IQ багтаа байсан ч бэрхшээлийг даван туулж үргэлж шин зүйлийг сурах боломжийг эрэлхийлдэг учраас тогтсон сэтгэлгээтэй хүмүүсээс илүү амжилтанд хүрдэг байна. Мөн амьдралыг хөдөлгөгч гол хүчин зүйлүүдийн нэг нь асуудлыг шийдвэрлэх чадвар бөгөөд энэ төрлийн хүмүүс уг асуудалд ухаалаг ханддаг. Гэхдээ та ямар төрлийн хүн гэдгээс үл хамааран өөрийгөө өөрчилж өсөлтийн сэтгэлгээг өөртөө хөгжүүлэх боломжтой. Дараах зөвлөгөөнүүд таныг өсөлтийн сэтгэлгээтэй болоход туслах болно. Аливаа бэрхшээл тохиолдоход түүнд хэрхэн хариу үзүүлэх нь бидний хэн байхыг тодорхойлдог. Бэрхшээл бол бид түүнд ямар хариу үйлдэл үзүүлэхийг хүлээж буй сорил юм. Бид энэхүү сорил бүрээс суралцаж урагшлан эсвэл бууж өгөн ухрах болдог. Алдарт Walt Disney-ийн үндэслэгчид, телевизийн алдартай хөтлөгч Опра, ямар ч авьяасгүй хэмээн үнэлэгдэж, алдарт найруулагч Стивен Спилберг урлагийн сургуулиас олон удаа татгалзсан хариу сонсож байсан түүхтэй. Хэрв эдгээр хүмүүсийн аль нэг нь тогтсон сэтгэлгээтэй байсан бол юу тохиолдохыг төсөөлөд үзээрэй. Тэд аль хэдийн амжилтанд хүрнэ гэсэн итгэл найдвараа алдаж жирийн л нэгэн байх байлаа. Гэвч тэд өсөлтийн сэтгэлгээтэй байсан учраас тулгарсан бэрхшээл бүрээс суралцаж ямар нэгэн өөр гарцхан амжилтанд хүрэхээр шаргуу хөдөлмөрлсөн байдаг. Warren Buffett-ийн 5-25 арга техникийг ашиглан хамгийн чухал хүсэл тэмүүлэлээ олохыг танд зөвлөж байна. Ингэхдээ өөрт чухал хамгийн ихээр анхаарал хандуулах шаардлагатай хэмээн үзсэн 25 хүслээ жагсаан бичээрэй. Тэдгээрээс хамгийн чухал 5-ыг нь үлдээн үлдсэн 20-ыг нь жагсаалтаас гас. Энэ 5 нь таны чин хүсэл тэмүүлэл юм. Бусдын зөвхөн анхаарал сарниулах явдлууд болно. Мөн өсөлтийн сэтгэлгээтэй өсч дэвжих хандлагатай хүмүүс бусдаас илүү зоригтой байдаггүй бөгөөд гол нь тэд сэтгэлийн завьуур айдсаа даван туулж зөв цагтаа зөв үйлдэл хэрхэн хийхээ мэддэгт оршдог юм. Амжилтанд хүрэх бүхнийг төгс төгөлдөр болгох тогтсон мөч байхгүй учраас санаа зовнил айдастай баригдан ямар нэг зүйл хүлээх хэрэггүй. Анхаарлаа сайтар төвлөрүүлэн бэрхшээлийг даван туулах ямар нэгэн үйлдэл хийснээр энэ бүхнийг энерги эрч хүч болгон өөрчлөх боломжтой. Хүн бүр урьдчилан таамаглаагүй саад бэрхшээлтэй тулгардаг хэдий ч өсч дэвжих хандлагатай хүмүүс саад бэрхшээлийг даван туулахдаа түүнийг өөрийн чадвар, хүч чадлыг нэмэгдүүлэх арга хэрэгсэл болгон ашиглаж чаддаг юм. Та дээрх энгийн зарчмуудыг өөртөө хэвшүүлж, альвааг харах өнцөг, хандлагаа өөрчилж чадвал оюуны чадамжаас илүү хандлага таныг амжилтанд хөтлөх болно.